Бурхан яагаад энэ үеийн явдалд бүү нийц гэж айлцсныг өнөөдөр та бүхэнтэй энэ талаар судлая. Ром 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг харцгаая. Ром 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурханы сайн, тааламжид, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Библиэд энэ үеийг хорон муу, завхай үе гэж тодорхойлсон байдаг. Дэлхий дээр бүх зүйл зөвшөөрөгдөгч, Бурханы хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй биз дээ. Яагаад Бурхан энэ үеийн явдалд бүү нийц гэж айлтаа бол? Хүмүүс дэлхийн янз бүрийн заншил, чиг хандлага мод гэж нэрлэдэг. Тэдгээрийг нь даахгүй бол хоцрогдсон харагдана. Бид дэлхийн хүмүүсийн хувцаслалт, амьдралын хэв маягийг дагаж чадахгүй бол заримдаа дэлхийн хүмүүсээс хоцрогдсон мэт санагддаг. Гэсэн хэдий ч Бурхан энэ үеийн явдалд бүү нийц гэж хэлдэг. Учир нь Бурхан эхлэлээс төгсгөлийг нэвт шувт хардаг. Бурхан энэ үеийнх нь ямар хорон муу, завхай болсныг хинээс ч илүү сайн мэднэ. Тиймээс л эхлэл номд гардаг Ногийн өдрүүдэд ч мөн дэлхий дээр нүгэл газар авч хүмүүсийн бүх үйлс Бурханы нүдэнд хорлонд муу байсан тул дэлхийг усаар шүүлээ гэж Библиэд тэмдэглэсэн байдаг. Содом Гоморагийн өдрүүдэд Бурхан яагаад галан бороо буулгасан бэ? Мөн л Содом Гомора хотод нүгэл маш их байсан учраас тэр юм. Бурхан тэдний бузар мууг дахиж харахын аргагүй, тийм л хэрээс хитэрсэн байсан тул шүүлт буулгасан гэж байдаг. Сүүлчийн үед дэлхийг галаар шүүн гэсэн үгч бас байдаг. Яагаад тэр вэ? Шалтгаан нь адилхан. Бурханы нүдэнд энэ дэлхийн бүх хүн маш нүгэлт, яс бусыг үйлдэж байгаа учраас Бурхан Тэнгэрийн ард түмэндээ энэ үеийн явдалд бүү нийц гэж захидаг. Хэдийгээр дэлхийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн асуудалгүй гэж үзэх амьдрал байлаач, тэр нь Бурханы мэлмид бузар муу гэвэл бид тэр замаар амьдрах ёсгүй гэдэгт итгэдэг. Тийм учраас өнөөдөр Библийн эдгээр сургаалыг зүрх сэтгэлдээ дахин сайдарс хэлцгээе. Эхлээд Гитлэл 20 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлийг харцгаая. Гитлэл 20 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. Эцэг ихээ хүндэл. Тэгвэл Бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт наслана. Чи хүн бүү аал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий. Чи хөршийнхөө гэр оронд бүү шун. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарах. Хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илчгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунхаар гэв. 14-р ишлэлд чи бүү завхайр гэсэн Бурханы сургаал гарч байна. Эцэг энэ дэлхий дээр сайн мэдээ тунхаглаж, манай Бурханы сүм байгуулагдсанаас хойш 60 орчим жил өнгөрчээ. Аль ч үед Бурхан хүн төрөлхтөнд сургаал заах болгондоо энэ хорон муу, завхай үеийнхний хэв маягт бүү нийц, тэднээс бүү сур гэж заадаг. Хэдийгээр дэлхий бүхэлдээ ялзарсан ч Тэнгэрийн хүүхдүүд ариун, итгэл сүсэгтэй амьдрах ёстой. Бурханы өдөр ирэхийг хүлээж, түрглүүлж, итгэл сүсэгтэй байдлаа алдаж болохгүй гэж ухааруулдаг.
2-р Петр 3-р бүлгээс харцгаая. 2-р Петр 3-р бүлгийн 6-р ишлэл. Тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галт зориулагдсан сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. 10-р ишлэл рүү очие. Гэвч эзний өдөр хулгайч мэд ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч язгуур юмс галт хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. Энэ бүхэнтийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямар шоу байх ёстой вэ? Бурхны өдөр ирэхийг хүлээж түрглүүл. Бурхан энэ үеийг галаар шүүн гэж зүгнэсэн. Ариун байдал, итгэл сүсгээл битгий алдаарай гэж Бурхан бидэнд байнга заадаг. Тийм ч учраас Бурхан анхны сүмийн үед ч ийм бузар муу үйлд оролцохдохгүй байхыг зааварчилсан байдаг. Үйлс 15-р бүлгийг нээцгээе. Үйлс 15-р бүлгийн 28-р ишлэл. Учир нь ариун сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тогхон зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь шүтэн дөргсөн юмс, цус, бомилогдсон зүйлс болон садар самуунаас яа гэж байна. Хол байх тун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Бурхан ариун сүнс бусад хүнд ачааг тохгүй байхыг зөвлөж гагцхүү эдгээрийг л заавал санаж яв гэснийг бид ухаарах хэрэгтэй юм. 1-р Коринт 5-р бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Тавдугаар бүлгийн 1-р ишлэл. Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ их нэртэй нөхөцдөг гин. Та нар ихэрхэж харин ийм зүйлийг үйлдэх чинь дундаас чинь зайлуулагдахын төлөө гашуудсангүй. Ийм бусармаг үйлдэлд гашуудаагүй. Миний хувьд би биерээ байгаагүй. Сүнсээрээ та нартай байж дунд чинь байж байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийнэ шүүсэн юм. Бидний эзэн Иесусийн нэрээр цуглахад чинь би сүнсээрээ та нартай хамт байж бидний эзэн Иесусийн хүчээр махбодыг нь сүрүүлэхийн тулд тийм хүнийг яа гэсэн бэ? Сатаанд тушаая гэж шийдэв. 1-р Коринт 6-р бүлгийн 18-р ишлэлээс үргэлжлүүлэн үзье. Садар самуунаас зүгт хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг. Та нарын бие бол Бурханаас та нарт буй. Дотор ч байдаг. Библиэд бидний биеийг юу гэлээ? Бидний бие бол ариун сүнсний сүм учраас бид ариун сүнсний сүмийг ийм зүйлээр бузарлах ёсгүй. Ариун сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнтэйгээр худалдан авсан тул биерээ яа гэж байна? Бурхныг алдаршуул. Бурхан Содом Гомораг устгахдаа зөвхт хүн Лотыг аварч бусад хүмүүсийг устгасан байдаг. Устгагдсан болон аврагдсан хүмүүсийн ялгааг энэ үеийн бид сайтар тунгаах шаардлагатай юм. Ямар хүн, ямар нөхцөлд аврагдсан бэ? Тэгвэл яагаад бусдыг нь галаар шүүсэн юм бол? Бурхан та нарын биеийг Бурхан цусаараа худалдаж авсан бөгөөд ариун сүнсний сүм гэдгээ та нар мэддэггүй юм уу?
Та нар ч өөрсдөө өөрсдийнх бус. Та нар өөрсдийн биедээ хамаагүй хандах ёсгүй. Та нарыг үнтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурхныг яа гэсэн бэ? Алдаршуул гэсэн байна. Бид ч мөн Бурхныг алдаршуулдаг хүүхдүүд Тэнгэрийн ард түмэн болох ёстой. Энэ талаарх агуулгыг Ефес 5 дугаар бүлгийг нээгээд харцгаая. Дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөгч, Бурхан дургүйцэж, хүсдэггүй юмыг бол бид хийх ёсгүй. Бид бол Бурхан цусаараа худалдаж авсан сүм. Ариун сүмийг бузар муу зүйлээр бохирдуулж болохгүй. 5 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг харцгаая. Харин ариун хүмүүст үл нийцэх альва садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурддаг. Садар булай, шалиг балай, эсвэл самуун байлаар яриан зохимжгүй. Харин оронд нь талархлаа үүрэг. Садарлагч, бузрыг үйлдэгч, шунах аригч, тухайлбал шүтэн шүтэгч альва хүнд Христийн болон Бурхны хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд. Есав бол өв авч чадаагүй хүмүүсийн төлөөлөл юм. Тэрээр эцгийнхээ эд хөрөнгийг өвлөн авах, байр суурьнд байсан ч түр зуур үлсхийг төвчж чадалгүй. Түр зуурын сэтгэл хөдлөлд автчихсан. Ийхүү ууган хүүгийн эрхээ алдсан Есавийн талаар харцгаая. Еврей 12 дугаар бүлэг. Еврей 12 дугаар бүлгийн 14-р ишлэл. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөхтөн. Үүнгүйгээр хинч эзнийг үзэхгүй болоо. Хинчинч Бурхны нэгүслээс хоцрохгүй тулд болон альва гашуун үндэс урган хор учруулж түүгээр олноороо бузарлагдахгүй тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилцсан Есав шиг эсвэл садар самуун олиггүй хүн болчихгүй тулд сэрэмжил. Есав хэдийгээр ууган хүү байсан ч ууган хүүгийн эрхээ зарчихсан. Бүр нэг аяг шүлөөр шүү дээ. Үүнтэй адил Тэнгэрийн ууган хүүгийн эрхээ энэ хорн муу садар самуун явдлаар зарах үйлдэл бүүхий гэсэн сургамж Еврей 12 дугаар бүлэгт давхар агуулгадж байна. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилцсан Есав шиг эсвэл садар самуун олиггүй хүн болчихгүй тулд сэрэмжил. 17 дугаар ишлэл. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гимшлийн төлөөх зайс олсныг та нар мэднэ. Гимших боломж хүртэл олж чадхааргүй байдалд орж мэднэ гэдгийг Бурхан Библиэр дамжуулан заасан байна. Энэ сүүлчийн үед Сатан ертөнцийг бузар муу, завхай болгож, Тэнгэрийн ард түмнийг хүртэл гүтгэж, уруу татах болно. Ийм хорон муу төлөвлөгөөнд автаж болцошгүй гэдгийг Эхлэлээс төгсгөлийг харсан Бурхан энэ үед амьдарч буй бидэнд ариун байдал, итгэл сүсэгтэй байдлыг маш ихээр онцолж байна. Сургаалт үгс 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг судлаа. Зургаадугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг харъя. Тушаалн дэнлүү, хууль заавар нь гэрэл, сургамжит зэмлүүд нь амийн зам. Ерийн имээс ч тэр, садар эмийн наалынхаа үгсээс ч тэр чамайг хамгаална.
Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олцлогд. Бие үнэлэгчийн төлөөс зүсэм талах. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл. Хувцаа шатаахгүйгээр хүн гал үртэлж чадна гэж үү? Хөлөө түлхэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдэв. Үлсхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайлагч хулгайж үл жигшигдэнэ. Гисэн ч баригдваас тэр 7 нугалан төлж гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө. Гэтэл эмэгтэй хүнтэй завхаарагч хүн ухар мөчөд агаад энэ үйлдэлээрээ тэр юуг хөнөх үү? Өөрийгөө хөнөөдөг. Сатан зүсэн бүрийн уурх, мэх, хавх тавьж Бурхны хүүхдүүдийн аврал авах замд маш их саад болдог. Есүс энэ ертөнц хорон муу, завхай учраас энэ ертөнцөд бүү нийц гэж хэлсэн. Энэ ертөнцийн хэв маягт нийцэж болохгүй гээд Бурхныг бол яа гэлээ. Дуурай гэсэн биш үү? Бид бүхэн Бурхны ариун замыг дагах чадвартай байх ёстой. 7 дугаар бүлэг рүү очие. Сургаалт үгс 7 дугаар бүлгийн 1-р ишлэл. Хүү минь, үгийг минь сах, тушаалуудыг минь дотроо нандинаж яв. Тушаалуудыг минь сахиж амьдар, хууль зааврыг минь нүдний цэцгий мэт. 7 дугаар ишлэл. Гинэн хүүгүүдийн дундах ухаргүй нэг залууг ачтал. Өнөөх нь тэр эмэгтэй гудамжийг хөндлөн гарч гэр рүүн замсна. Үчийн бүрий болон оройн цагаар шүн дунд харанхуйгаар ажээ. Эмэгтэй ч өнөөхийг ухтан гарч ирлээ. Янхан мэд хувцассан бөгөөд зүрхэн залхай байлаа. Тэр эмэгтэй дуу чангатай даруулахгүй нэгэн бөгөөд гэртээ ч үл тогтоно. Гудамжинд ч олон хүлийн газарт ч булан тохойн ардч тэр отох ажгуу. Өнөөхийг тэврэн авч үнсээд нүүрэмгийн аргагүй тэр ийм түнд эвийн тахил надад байна. Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул чамтай учрахаар гарав би. Чамайга хайн гартал чамайг олов би. Ор дэрээ би үнг алаглсан Египтийн маалинган даван бүтээлгүүдээр бүтэв. Орон дотроо би мир 100 нааст шанц зэргийг анхлуулан цацав. Ирээч өглөө хүртэл янаг хайраа бүрэн идэлий. Амраглан жаргацгаая. Нөхөр эзгүй ас холын аянд мордсон. Тэрээр зоостой хүүдийг авч одов. Тэргэл сартай өдрөл буцаж ирнэ гэв. Зөндөө олон ятгалгаараа өнөөх хэрийг уруу татаж зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Өнөөх нь эмэгтэй араас нядалгаа руу явж буй шар мэд занган цогчих хандгай мэд дагхна. Сумны зэв илгийг нь нэвт сүлбэх хүртэл бүлгөө. Урх руу яарах жигүүртэн лугаа адил ам юугаараа түлэн гэдгээ эс мэднэ. Иймд хүүгүүд минь намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул. Зүрх чинь тэр эмийн зам руу бүү эргэг. Жим рүүн бүү төөрөлт. Түүнд шархлуулан хаягдагсад олон түүнд алуулсан эрс тоймгүй. Ийм эмийн гэр ийм зам, үхэгсдийн оронд хүрдэг зам агаад, үхлийн танхимууд хүртэл уруудмай. Эдгээр бүх асуудлын тухайд Библиэд анхааруулга дээр анхааруулга өгдөг. Бурхан яагаад ийм асуудлын талаар Тэнгэрийн ард түмэндээ анхааруулдаг вэ гэхээр, ийм нөхцөл байдалд орсон хүмүүс Бурхан руу эргэх нь дэндүү хэцүү байдагтай холбоотой юм. Тэдний зүрх сэтгэл Бурханыг амархан орхидог. Сатан үүнийг мэддэг учраас бидний эргэн тойронд хуурам эхлэх олон арга хэрэгслийг бий болгож энэ ертөнцийг тэр чигтэн садар самуунаар дүүрэн болгон уурчилж байна. Хосea 4-р бүлгийг нээцгээе. Хосea 4-р бүлгийн 12 дугаар ишлэл. Ард түмэн минь модтойгоо зөвлөж, саваа нь тэдэнд хэлж өгөх гин. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагцсан садарлав.
Бурхны замыг ивэлтэйгээр дагаж байсан итгэгчид ийм зүйлд мэхлэгдвэл Бурхныг амархан алдаж түүнээс нүр буруулж мэднэ гэсэн үг. 13 дугаар ишлэлийг уншъя. Тэд улсын оргил дээр тахил өргөн, толгод дээр сүүдэрн тааламжтай туул, царс, улаас, трибинт моддын доор утлага уугуулж байна. Тиймээс та нарын охид бие үнэлж, бирүүдчин садарлаж байна. Тэнгэрийн ард түмэн ийм байдлаар Бурхныг орхих учраас Сатан тэдний сул талыг сайн мэддэг. Иймээс л Бурхан Библийн сургаалаар олон иш үзүүлэгчдээр дамжуулан энэ ертөнцийн хэв маягт бүү нийц. Та нар энэ ертөнц угаасаа ингэдэг, тэгдэг гээд ертөнцийг дагах мунхаглал огт үйлдэж болохгүй гэж удаа дараа онцолсоор байна. Хосea 5 дугаар бүлгийн 4-р ишлэл рүү очицгоё. 5 дугаар бүлгийн 4-р ишлэлийг харъя. Үйлдэл нь тэднийг Бурхныхаа зүг эргэхийг эс зөвшөөрнө. Тэдний үйлдэлүүд нь тэднийг Бурханд эргэж очиход нь байнга саад болдог. Учир нь бусад нүгэл нь бие махбодоос гадуур үйлдэгдэг бол харин садар самуун явдал нь үргэлж биеийнхэн дотор үйлдэгдэг гэж бий. 4-р ишлэлийг харцгаая. Үйлдэл нь тэднийг Бурхныхаа зүг эргэхийг эс зөвшөөрнө. Учир нь садарлагч сүнс дотор чинь байна. Тэд хэнийг мэддэггүй вэ? Тэд Бурхныг мэддэггүй гэсэн байна. Тэд Бурхны үгийг үл томсорлож, сүүлдээ өөрийн ухаангүй болдог. Эцэстээ үнний замаар алхаж байна уу? Эсвэл огт буруу замаар амьдарч байна уу гэдгээ ялхаа болдог. Бид эрүүл ухаанаа алдах байдалд орж мэдэх тул эдгээр асуудал боломжтой байхыг Бурхан байнга сануулж анхааруулдаг юм. 5 дугаар ишлэлээс үргэлжлүүлье. Израилийн бардамнал өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцтэй бүдэрнэ. Юдач тэдэнтэй бүдэрчээ. Тэд эзнийг хайхаар хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнд яаж уу холтжээ. Есүс ууган хүүгийн эрхээ алдаад хожим нь тэр өрөөл авахын тулд эцэгтэй хандан бархиран уйлж өрөөл гуйсан боловч эцэг нь бүх өрөөлийг хэдийн Яаков төгсөн гэж хэлдэг. Нэгэн төгсөн өрөөлийг буцаах боломжгүй. Садарлагч нь бархиран уйлсан Есав шиг болохоос өөр аргагүй. Түр зуурын таашаалын төлөө мөнхийн Тэнгэрийн юмсыг бүү алдаарай гэсэндээ Бурхан энэ ертөнцийн жишигт бүү нийц, энэ ертөнцийг бүү даг гэж захидаг. Бурхан үүнийг дахин онцолж байгааг бид Библиэс харж болно. 2 дугаар Петр 2 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлийг харцгаая. Хоёрдугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс уншъя. Хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер болгохдаа зөвхт байдлыг тунхаглагч Ноог 8 уланг нь хамгаалсан бол хожмын сүсэг бишрэлгүйчүүдэд жишээ болохын тулд Содом ба Гоморагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялсан бол Эс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвхт Лотыг яасан бэ? Тэндээс аварсан юм бол тэр бүх завхаарсан үйлдэлүүд түүний эргэн тойронд болж байсан тул Лотын зөвхт сүнс өдрөөс өдөрт маш их зовж байв. Зөвхт Лотыг Бурхан аварсан гэжээ. 8 дугаар ишлэл. Тэдний дунд амьдрагч тэрхүү зөвхт хүн
өөрийн хард сонсон тэдний яс бус явдлаас болж зөвхт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналн зовж байсан тул сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвхт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа эзэн мэддэг. 2 дугаар Петр 2 дугаар бүлгээр дамжуулан Бурхан бидэнд ингэж ухааруулж байна. 3500 жилийн өмнө Израильчуудыг цүлд 40 жил амьдрахад нь ч эдгээр үйл явдал болсон. Израильчууд Египтээс гарахаасаа өмнө Бурханы хүч чадал, эрх мэдлийн гайхамшгуудыг 10 удаа харсан. Тэд гарч ирснийхээ дараа ч мөн Бурханы ер бусын хүч чадалд сэтгэл нь гүнээ хөдөлж улаан тэнгисийг хуваах гайхамшигт оролцсон байдаг. Түүнээс гадна тэд цүлд амьдрахдаа 40 жилийн турш өдөр бүр Тэнгэрээс буулгах мана химээх хоол авч байв. Гэсэн хэдий ч 40 дэх жилдээ тэд Моб эмэгтэйчүүдтэй таарч тэдэнд мэхлэгдэж завхаарна. Шүтээнд өргөсөн юм сэдэж тэр байтугай шүтээнд хүртэл мөргөсөн. 40 жил Бурханы хүч чадлын түүхийг нүдэрээ харсан байж шүү дээ. Сатан сүүлчийн үед хузрөөр бол хамгийн том модоо гаргана гэсэн үг. 40 жилийн турш ямар ч асуудалгүйгээр дуулууртай алхсан хүмүүс хүртэл 40 дэх жилдээ Канаан нутгийн босгон дээр зогсох тэр мөчид Моб эмэгтэйчүүдэд уруу татагдаж, шүтэн шүтэж, эцэст нь Бурханыг алдсан. Түр зуурын гидс үлсхийг төвчиж чадалгүй. Ууган хүүгийн эрхээ нэг аяг шүлөөр худалдсан. Есавтай л адил. Бурхан энэ бүхнийг урьдчилан харж мэддэг учраас эцсийн өдрүүдэд дэлхийн асар хорон муу болж завхаарн гэдгийг бидэнд хэлдэг. Тиймээс мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүсэн тэмүүлдэг Тэнгэрийн ард түмэн мөнл бол ариун байдал ба итгэл сүсэгтэйгээр Бурханы өдөр ирхийг чин сэтгэлээсээ хүлээдэг, итгэлтэй байх ёстой. Моб эмэгтэйчүүдтэй уулзсан энэ дүр зураг 40 дэх жилд хэдхэн сарын дараа Канаан орох яг тэр мөчид болсон. Эдгээр нь Канаан нутагт орохын яг өмнөхөн болсон сүүлчийн үйл явдлууд юм. Өнөөгийн энэ үед бузар муу зүйл болно гэдгийг Бурхан мэддэг учраас хүүхдүүд биднээс ариун байдал, итгэл сүсэгтэй амьдрахыг хүсдэг. Тооллого 25 дугаар бүлгийн 1-р ишлэл. «25 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Израиль шидтэмд амьдарсан бөгөөд ард түмэн Мобын огттой садарлаж эхлэв. Тэд Бурхтынхаа тахилд ард түмнийг урсан бөгөөд ард түмэн идэж тэдний бурхтад мөргөжээ. Израиль өөрсдийгөө Пёрийн Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд эзний уур хилэн Израилийн эсрэг дүрлцэв. 4-р ишлэл. Мосед эзэн ард түмний бүх удирдагчийг авч тэднийг гигэн цагаан өдрөөр эзний өмнө дүүжлэгтэн. Ингэснээр эзний догшин хилэн Израилаас эргэх юм гэж айлдав. Мосе Израилийн шүүгчдэд та нарын хүн нэг бүр чинь Пёрийн Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ. Тэгтэл харагтун Израилийн хүүгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилийн хүүгүүдийн нэг нь ирж Мосегийн нүдний өмнө болон Израилийн хүүгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн Мидиан эмэгтэйг авчрав. Тахилч Аарны аач Илиазарын хүү Финихас үүнийг хармагцаа хотол түмний дундаас босож гартаа жад авав. Тэрээр Израиль эрийн араас майханд орж Израиль эрийг бас эмэгтэй хөвлийг цоо сүлбэн хоёуланг нь нэвт жадлав. Тийхүү Израилийн хүүгүүд дээр байсан гамшиг зогслоо. Гамшгаар үхэгсэд 24,000 болжээ. Бурхан хичнээн хилэгнсэн болоод тэдний дээр ийм аимшигтай тахал буулгасан байхав. Ийм зүйл хизээч Бурханы таалалд нийцдэггүй гэдгийг бид зүрх сэтгэлдээ дахин сийлэх ёстой юм.
Сатан Бурханы ард түмнийг сүрлийн зам руу ямар аргаар хөтлөхийг Бурхан маш сайн мэддэг тул эдгээр үгсийг санаж явахыг Тэнгэрийн хүүхдүүд бидэнд дахин онцолж байгааг харж байна. Эфес 5 дугаар бүлэгт садарлагч нь Бурханы хаанчлалыг хизээч өвлөн авч чадахгүй гэж бичсэн байдаг. Бид Библийн үгсийг тоглоом шоглоом мэдээр хүлээж авах ёсгүй. Эдгээр үгс нь Бурханы туйлын үгс бөгөөд Бурхан эхлээс төгсгөлийг хардаг болохоор Тэнгэрийн ард түмний аврахын тулд бидэнд бэлэг болгон өгсөн авралын гарын авлага гэдгийг бид хизээч мартаж болохгүй. Дэлхий хичнээн бузар муу, завхай болсон ч Тэнгэрийн ард түмэн нь үргэлж Бурханы сургаал дотор зөвхт сайн сайхан өөрчлөлтийг авчрах ёстой. Та бүхний маань хэн ч орхигдолгүй. Тэнгэрийн хаанчлалд эсэн минь орох Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж дахин захиад үүгээр өнөөдрийн сургаалаа өндөрлөе. Баярлалаа.